За би нэг хоёр зүйл тодруулах гэж байна. Ажлынхнээс сая их сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан одоо шинэ зохицуулт одоо оруулсан гэж байна шүү дээ энэ хуулинд. Одоо байгаа нь яг ямар болчоод болох байгаа юм. Тэгээ шинээр баталгаажуулснаар тийм зохицуулт хийснээр ямар үр дүн үр нөлөө хүлээж байгаа юм гэдэг нэг ийм асуудал байна. Ялангуяа одоо хэвлэлийн хэрэгжүүлэлд уялдсан байдлаар нөгөө талдаа энэ ч бас иргэний болон бусад одоо субъектүүдийн эрх хэрэгжүүлэлийн асуудал бас иргэдэн шүү дээ. Энийг одоо хэрхэн зохицуулсан бэ гэдэг нэг юм асуудал байна. Хоёрдугаар зүйл би мэдээлэл одоо сайн аваагүй учраас нэг зүйлийг тодруулмаар байна. Энэ орон нутагт бас телевиз, радионууд үйл ажиллагаа явуулдаг. Бүр ордон ч гэсэн одоо явуулж ирсэн тэр нь одоо уламжлаад явж байгаа. Энтэй холбоотой ямар нэгэн одоо зохицуулт шинээр орсон юм бий юу гэж. Баярлалаа. Яг одоогийн үйлчилж байгаа хууль эрх зүйн орчноор бол үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч их сурвалжаа нууцлах хэрэгтэй. За бусад сайт, бусад төрлийн хэвлэл мэдээлэл хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлчид их сурвалжийн хамгаалалт ерөөсөй байхгүй байна. Тэгэхээр бид энэ удаагийн хуулийн төсөл дээр за их сурвалж гэж сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэс болж байгаа үйл баримт мэдээллийг өгч байгаа этгээдийг хэлье гэдэг их сурвалжаа тодорхойлоод за тэгээд их сурвалжаа нууцлах эрхийг бүрэн нээж өгч. За харин энэ хүний амь нас эрүүл мэндэд ноцтой бодиттой хохирол учруулах хүч гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үндсэлтэй гэж үзэх юм бол их сурвалжаа илчлэх хэсгээ сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө шийдвэрлээ. Өөрсдөө шийдвэрлэв. За өнөөдөр бол түгээмэл болж байгаа үйл явдал сэтгүүлчдийн зүгээс тавьж байгаа гомдол юу вэ гэхээр нэг асуудлын талаар мэдээлдэг. За тэгээд гомдол гаргана. Гомдол гаргаад очихоор за наадах чи хэн хэлсэн бэ? Наад баримтыг чинь хэн одоо чамд хэлсэн бэ? гэж ингэ шаарддаг. Хаанаас мэдснээ хэлгээд тулгадаг. Энэ байдал бол маш хэцүү байдаг. Ерөн зарчим нь бол мэдээлэлээ нууцлах нь өөрөө төрийн үүрэг, мэдээлэлээ задруулахгүй байх тэр үүрэг нь бол цааталтай байгаа. Энийг олж аваад олон нийтэд ил болгоод гаргаж тавьсныхаа төлөө сэтгүүлч бол хариуцлага хүлээхгүй гэдэг ийм зарчимтай бид нар энэ их сурвалжаа нууцлах гэдэг энэ эрхийг нэлээд дэлгэрэнгүй бид нар дурдж өгч юм аа. За хоёр дахь асуултын хувьд бол бид нар энэ хуулийн төслийнхөө хэлэлцүүлгийг нийт 6 удаа хийсэн. За үүнээс бол яг нэг хэсгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулаад хийсэн. За орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаа хариуцсан сэтгүүлчтэй хэвлэлийн төлөөлөгч Шард дарга маань тэнд сууж байна. Тэгэхээр орон нутгийн сэтгүүлч тулгарч байгаа асуудал бэрхшээл юмыг бас нэлээд сонссоо. За өнөөдөр яг бодиттой тулгарч байгаа бэрхшээлүүд цаашдаа юун дээр анхаарах вэ? Энэ хуулийн төсөл яаж ажиллах вэ гэдэг санааг бид нар бас хэлцүүлэхээр нэлээд сонсож тусахад анхаарсан гэж харагдав.